Байцгаана уу та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Монгол улс Улаанбаатар хотоос Света бит хоёр мэдчилж байна. За юу байна хонгороо? Өдөр шөнөгөл завгуулгүй гэдэг нөө. Гүүгээлээ да. Хаагургүй да. Өтгөл ажил гэр. Ажил гэр тайз өөр ор. Бөдөө. Oh my god. Би эднийд саяхан оцсон ахгүй. Тэгээд гисэн чи бүр гэрийнхэн шаланд нь миний нүүр ингээд харагдаад би чи одоо санаа зовоод оройчонго гэрээ зүлэглээ. Ямар сэлээ ийм цэвэрхэн айлд анхудаа орж үзээд бүр ингээ ангаасан штэ бүр ингээд гайхалтай. Араас шал арчид явдсан штэ амар. Цагаан амьстаг ингээд байгаа штэ. Шалтай. Тэгсэн ёо зүгээр байж. Үгүй хэлээд явахгүй. Тэгээд өнөөдөр бид нар Света бит хоёр юу ярих вэ гэж бас нэлээ бас зөвшөлтсөж хэд хоног бас ярилцсан. Гэвч бит хоёр бол үнэхээр одоо drag урлагийн талаар Монголын нөхцөл байдал бид ямар байгаа вэ? Тэ одоо хүртэл бидний одоо зорилттой хүрч чадчихэв нөө? Хүмүүс эдгээр одоо зүйлд одоо анхаарлаа хандуулж чадчихэв нөө? Үгүй юу гэл ингээд маш олон зүйлийн талаар хоёлоо өнөөдөр ярилцахаар байгаа. За тэгээд бидний одоо нөгөө хөгжил дэвшлийн хувьд одоо өөрийнхөө харж байгаа өнцгөр бид ер нь хаана явна бэ? Бид нар одоо зорьсон газрынхаа 70% нь явж байна. 70% нь явж байна гэж би харж байгаа шүү дээ. 70%. Тийм. Хүн ам цөөтэй. Ийм үуч яг нэг 70% нь л явж байна гэж харж байна. Ер нь бол яг хөө ингээл бид нар өмнө ч гэсэндээ ингээл харж байхад drag урлаг ялангуяа энэ жилийн хувьд нөгөө нэг гарч байгаа давтамжийн хувьд нөгөө нэг асар их нэмэгдэж байгаа явдлууд бас байгаа. Тэгээ ер нь 3 дахь 5 дахь хагасаа өдөр болгоо одоо шоу байна гэдэг 7 хоногийн 3 өдөр одоо тий бүрэн юм шоутай байна гэдэг бол миний хувьд бол юу гэдгийг бидраас нэлээдгүй одоо цаг хугацааг гаргаж байгаа тий. Гэхдээ яг ингээл нөгөө яг тайзны арт талд гэж ярьдаг те тайзны арт талд байна. За бид нартай анханасаа явсан хүмүүс ч байгаа. Замын дундаас одоо юу гэдгийг болсон хүмүүс ч байгаа. Гэх мэтчлэнгийн нөгөө айгүй олон одоо сад дотоорууд байгаа те. Тэгэхээр гараагаа ихэлсэн ч хүмүүс. Гараагаа ихэлсэн ч хүмүүс. Тийм. Тэгэхээр бидний хувьд одоо цаашд одоо ингээд нөгөө бэлтгэл ажлуудыг бас айгүй одоо жишээ нь юу гэдгийг миний ингээд харж байгаагаар 3 минут тайзан дээр гарахын тулд бид нар юу гэдгийг 30 цаг бэлтгэж бас энүүхэнд байдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ бол бидний хувьд нөгөө маш одоо нөгөө юм ачаалал тий. Тэгээд тэр одоо юмаа яаж одоо эцсийн бүчүүд одоо үзүүлэх үү? Яаж хэрхэн одоо гаргах уу гэл ингээд одоо ер нь бол Светагийн хувьд ерөнхийдөө нөгөө нэг тайзны найруулгуудыг 2-3 удаа хийсэн те ер нь ингээд томоохон шоунуудын одоо үг хэсэг нь ямар байх уу яаж гарах уу гэл ингээд нөгөө нэг олон цагийн бэлтгэлүүдийг хийсэн. Тэгээд бэлтгэлийн үеэр гардаг зүйлүүдээс надад хуваалцаач. Болох юм уу? Бас нөгөө нэг үгүй яах вэ нөгөө нэг ярьж болох хэсгээл ярьсан дээр ах. Олон хүн үзэж байгаа хэсгээс. Бэлтгэл ажил бол сайн. Сүүлийн үед их сайн болсон. Аригуу нөгөө нэг энэ юун дээр тайзан дээр ингээл бүжгэлж ирж байгаа алцаагаал унсан чи ээжээ төмсгөн гэл. Тэр мэрийг нь яадаг юм болоо нуудаг юм уу скотчд далд хийждэг юм яг яадаг юм. Тэгвэл тэр нь хоошоо ингээд нуугдаад орчдөг юм шиг. Хойнгонд Кенгуру шиг за ор гэж оруулцдаг. Тэр бас айгуу шидтэй байгаа шүү те. Тэр нь хойнгондоо л орчдөг юм шиг байна. Ингээл яг нэг юу айцсан мэдрэл ингээл орчдөг юм шиг. Юус айцсан мэдрээд орно гэдэг ч одоо. Тэг яг одоо эзэн салтаагаад илгээл унгах чахт нь хойнгондоо төмсгөн ингээл орчихгүй. Хойног гэж юу юм. Тэр кенгуруны чинь уу. Йоо. Нөгөө хэнийг эмиг бас нөгөө юун дээр үзүүлбэрээ үзүүлсний дараа хатагтай хайлаа бод гэдэг ирэлцсэн. Яасан гэдэг чинь наад чи тайзан дээр гарахаараа 90 зураад байдсан шүү. Тэр бэр нөгөө хүмүүсийн нөгөө нэг ярьж байгаа тэр нөгөө нэг юм хөгжилтэй юмудаас айгуу тийм яадаг. Тэгээд манайхан бас нөгөө нэг саяхнаас
саяхнаас гэжтэй өнгөрсөн хавраас ихсүүлээд бүгдөө нөгөө өөр өөрсдөө боддог болсон те. Энэ маань бас нөгөө except бит хоёроос бусдын те боддог болсон байгаа. Тэгээд тэр нь бас бидний хувьд бол айгүй тийм бахархалтай зүйл байгаа. Яг тэгэхээр хувь хүний нөгөө чадварын төвшин за тэгээд урлагийн мэдрэмж өөрөөрөө илэрхийлэх энэ явц нь ингээд маш нөгөө сайжирж байгаа гэж би бол өөрөө хараад байгаа. Тэгээд энэ талаар бас өөрөө юу гэж бодож байна. Анх бол манайд чи юу яддаг вэ? 2 цаг боддог. Аха. Тэгэл би чи нөгөө 3 дахь 5 дахь хагас өдөр эдрий чинь 5 цагт бэлддэг. 5 цагт ерөөсөө бэлэн байх ёстой. Будг нь 9 цагт бэлэн байх ёстой гэж байгаа. Дараа 1 цагаар наашлуулад 8 цагт бэлэн болдог болоод. Тэгсэн чинь дараа нь манай ч одоо нөгөө нэгд өдөр амарч байгаа шүү дээ. Аха. Тэгээд нэг тийш очиг камер шивсэн чинь манай 3 залуучууд дуутчихжээ. Тэгсэн залуучууд дуудсан чинь 40 минутын дотор будаад дуусчихсан. Тэгэхээр энэ бас нөгөө нэг ямар зорилготой байдаг гэсэн нь үү? Бүр наашлуулсан. За. Одоо тэгвэл эх 7 хоногоос 30 минут болж хувирах нь шүү дээ, тий? Бод аймаар. Одоо манай хүүхдүүдийн будаж байгаа бодолтууд чинь 30-аас 40 минутанд будагдаж байгаа бодолтууд. Тэгэхээр супер хоцтой. Харин тэгэхээр энэ бол үнэхээр одоо гэдэг нааштай нөгөө нэг харагдаал тэгэл дээрээс нь нөгөө хүмүүс өөрөө яаж харагдах уу донжог олно тий нөгөө нэг юм имижийг олно стилийг олно гэдэг чинь өөрөө нэг төвч нэг амархан асуудал биш байгаа шүү дээ тий. Одоо дөрөв олцсон болохоор маш хурдан баг нүдэн энсэн ч бутгаар болсон. Аха. Одоо тэгвэл цөмөр хоёлаа бас нөгөө нэг байжгаад ураад бас нүдэн аниулаад бодлоо. Бодно шүү. Азурыг додуулаад азурыгийн амны баримжаагаар дээшээ доошоо явуулаад тий. Бас нэг хөөрхөө ингээд явчих бас боломжтой юм байна. Бас ойлголоо тий. Түр рекламны пауз. Өнөөдрийн дугаарыг ивент гэсэн залуус эрүүл мэндийн төв төрийн бас байгууллагатай маш их баярлалаа. Та бүхэн залуус эрүүл мэндийн төв төрийн бас байгууллагатай холбоотой мэдээллийг доогуур хаягнуудаас хүлээн авна уу? Уу яг одоо ингээд бид нар бас ингээд бодож сураад үзүүлбэрээ ерөнхийдөө асуудалгүй ингээ хүмүүс ингээ гаргаад ер нь бол ингээд маш олон төрлийн одоо үйл ажиллагаануудыг ер нь зохион байгуулад за бидний гарч байгаа давтамж эдэр ингээ шал өөр төвшөнд очоод тий ингээд айгүй олон төрөл ингээ болцсон байгаа явдалд бол үнэхээр бахархаж байгаа. Гэхдээ их юм болгоны эхлэл гэдэг бол тийм амархан биш байдаг. Тий үнэхээр амархан биш байдаг. За өнөөдөр одоо юу гэдгийг энийг ингээд маш олон жилийн хугацаанд ингээ бэлтгэгдэж ирсэн байж л таараа. Тэ энэ цаг хугацааг давуулахын тулд хоёулаа 2 жил гарангийнхаа өмнө буцаад очиход ямар шохон дүр төрхтэй байлаа. Тэр тухай бас нөгөө хүмүүстэй хуваалцуулаас яах бол гэж бас би үнэхээр сонирхолтой санагдчихэж байна те. 2 жилийн өмнө. 2 жилийн өмнө тэгэл өмнөх үе рүүгээ буцлаа хэрч одоо тэгэл би баараараа эргэлдээл чи нэгмэрээ эргэлдээл тэр нэг гаалгийн азтай уцралаар хоёулаа нийлээ. Гэхдээ нэрээ ингээл бодсон анх ингээл нөгөө нэг юу гэдгийг ерөнхийдөө бол миний одоо эхэлжсэн зүг гэх юм бол за 22 оны би ерөнхийдөө нэг 3 сард байна уу да. За ер нь энэ драга нэг жоох ингээд нөгөө нэг өөрийгөө те ингээд нөгөө нэг юм drag queen ингээд хүний хувьд ингээд нэг жоох ингээд нөгөө нийгэмд ингээд дийл нээлттэй ингээд байя гэж бодоол. Тэгэл ингээд одоо үзүүлбэр эдрээ ер нь ингээд паблик ингээд үзүүлээд эхэлжсэн. Зөвхөн нөгөө урд нь бол community-тэй үзүүлдэг байсан бол арай нэг өөр ингээд гарч ирж исэн юм одоо явдлууд бол байгаа. Энийн нэг тод жишээ бол одоо Playtime-ийн 20 жилийн аймаагаал те ингээд гарч исэн. Тэгээд ингээд гараал ингээд ирж хахад эхэндээ хүмүүс ч одоо юу гэдгийг drag queen энэ гэхээр нэг ойлгохгүй яг юу юм бэ чи одоо яг яадаг хүү юм бэ гэл ингээл нөгөө гайхаал ингээл өнгөрдөг. Тэгэл тэгэнгүүт ингээд нөгөө бас нөгөө элдв янзаараа дуудуулах юмнууд ч бас байсан. Тэгэл мессенжер юу ч ядгийг ингээл нөгөө элдв янз ямар хүмүүс ингээл доромжлол ингээл ирэх яг тэр нөгөө нэг юм гадуурхалтыг бас нийгмээс гадуурхалт магтаал хоёр ингээд сөөлжлөөд ирэхээр ингээд хүн ингээд яг хэн юм бэ гэдэг нөгөө ялхаа байцдаг. Тэгээд нэг ингээ харахаар ингээд нэг юм комфорт зондоо ингээ ороод ингээд хитрхи ингээд нөгөө хөөрчгөөд тэгэнгүүт би яг ингээл бодоол ирэнгүүтээ за болохгүй шүү.
те. Яг ингээд нөгөө нэг хүмүүс ингээд хөөрөгдөг нэг хэсэг байхад шүүмжилдэг нэг хэсэг байна те. Дэмждэггүй хэрнээ ингээд зүгээр л ингээд дууга байж байгаа ингээд нэг гурван талд ингээд хүмүүс хуваагдсан учраас яаж нөгөө балансыг тэнцвэржүүлэх вэ гэдэг надад бол айгүй тийм чухал ингээд санагдчихсан. Зүгээр яг хөө ингээд хүн ингээд магтахад магтаал гоё. Тэ? Гэхдээ тэр магтаалыг үүрч авч явна гэдэг чинь хэцүү. Тэ? Шүүмжлэл муухай. Гэтэ тэр шүүмжлэлээр даваад өөрийгөө даваад хэлээд хинбэ гэдгийг харуулхнаас айгүй чухал байдаг тий. Гэтэ одоо яг ингээд бидний хүрээний ч юм уу ингээд ойлгоод ингээд айгүй олон ингээд drag queen, drag king-үүд ингээд гарч байгаа энэ нөхцөл байдал тий. Яг тэрийг балансчлуулаад авч явж байгаа болов уу үгүй болов бас яг яадаг бол тий. Энд бол хамгийн хэцүү нь юу вэ? Зоригтой болох. Ааха. Энийг бол зоригтой болох. Тэр бол маш хэцүү. Тэгээ ер нь бол одоо бидний энэ community-д бол энэ насан туршийн артист гэдэг нэр хүнд байх хэвээр. Тэгээ энэ дээр л яг ийм зорилго болгоол яг суулгаж өгөх хэцүүтэй. Яг одоо тэнцвэрийн байдал дээр бол бид нар бол айгүй гоё бол тэнцвэртэй явж байна. Эргээд нэг харахад бол бид нар одоо ямар төвшин яаж өдий одоо ирсэн байгаагаа биднийг мэдгүй яваад байсан гэлээ. Тэгэхээр бид нар бол маш асар хурдцтай хөгжилтэй явж байгаа юм байна. Гэхдээ яалтчгүй угаасаа ингээл юу гэдэг драг урлагч нь ерөнхийдөө Монголд ингээл хөгжиж ирсэн явдал нь ингээл тэгэнгүүт л 2008-9 оноос хойш л ингээл драг урлагч өөрөө ингээд нэг жоох ингээд хөгжөөл нэг ингээд нэг байх уу, яах уу, ийх үү гэл ингээд те ингээд явж исэн үеуд за бас бидэрт айгүй зөндөө байгаа шүү дээ те. Хаг чинь тэгэл хүмүүс чинь ширээн дээрээ сууж байдаг л. Тэ шүү дээ. Гэл энэ тэнг ингээд ширээнүүд дээрээ сууддаг байсан. Тэгэл сүүлд одоо ингээд баг тайз руу авирж ирэх нь болохгүй. Тэ шүү дээ. Юу авираад баргалж ийшээ чин гарч ирээд юу яагаад те бүр сүүлийн одоо 2 3 юм дээр бол өстой үнэхээр галзуу байлаа шүү дээ. Гараал ингээд hello гэх ингээд гараал ирэнгүүт нөгөөд гэх ингээд оролдоод ингээд явж идэг те. Тэр ийм л гой нөгөө нэг юм үзэгч болоод одоо нөгөө юу хоёрын нөгөө хоорондын харилцаа чи өөрөө ингээд нөгөө нэг амьд байж ич те ингээд нэг юм амар гоё гарч байгаа. Тэгээд ер нь эмэрхүү нөгөө үзэгчдийн vibe бас нэг юм солигдоод байдаг те. Ингээл солигдоос гадна яг ийм ивент парти нэг хоёулын нэг амар мэдэрдэн ш те. За одоо нэг иймэрхүү болох нь тий. Одоо яг инглээ дээ. Тий яг ингээл хөшөг нэгдэх мөчөд окей өнөөдрөөс алах юм байна. Оо ингээд тэгээд хоошоо ороод тест жин тоник бандам буугаад гарч ирээд урдаас нь ингэснээ очиргоо зүгээр тэгээд нөгөө хоёулаа чи өөрсдөө ч алхах зайгүй болцохоор бас жоохон хэцүү байдаг тий. Ерөөсөө ер нь том ивенттэй үйл ажиллагаанд хоёуланд уух юм олддгүй тий. Олдохгүй шүү дээ. Микро аминдаа л уулна гэж бярдаал хаадраг гэл хэлдэг. Хойд дээр нэг 30 юу лээ 40 минут дээр сууж нэг 7 жил яваа лөө. Тий 40 минутын дээр сууж нэг жохоо жил тойлог болчиход тэгээд гараа явчихсан шүү дээ. Тасалдаа л байхгүй болчихсон. Тий нормалтад ингээ уугаа явчихсан. Ямар ч уухгүй болол. Харин тий би тэр хойноос нь тортноос идснээс болсон баха. Тэг ингээ гиз сатгалдаад ерөөс юм уух гэхээр орохгүй байхгүй. Оо. Би ч нөгөө айгүй апдейттэй болохоор түр рекламны пауз. Өнөөдрийн дугаарыг ивент гэсэн залуу сэрүүлмийн төв төрийн бас байгууллагатай маш их баярлалаа. Та бүхэн залуу сэрүүлмийн төв төрийн бас байгууллагатай холбоотой мэдээллийг доогоорох хаягнуудаас хүлээн авна уу? Гэхдээ одоо тэгээд ер нь бол 2 удаагийн нөгөө drag race 2 тий? 2 удаагийн drag race 1 яг түн шиг ингээ 3 ерөнхийдөө үндсэн тэмцээн зохион байгуулад ингээ ирсэн. Тэгээд ерөнхийдөө бол юу гэхээр Света маань ингээд нөгөө айгүйх нөгөө шин санаа гаргадаг. Тэгээд тэр санаагаа ингээд надад хамгийн түрүүнд ингээд хилдэг. Ингээд өглөө яаж яхад ингээд би ч ингээд өглөө ерөнхийдөө ингээд босч яхад надад манай хүн ч өглөө унтчихдаг байхгүй юу. Тэгээд нөгөө биччихэд ингээд унтчихдаг заяа. Тэгээд би ч нөгөө өглөө босоод ихтэй нөгөө юу байхгүй. Ямар ч хариу авахгүй. Тэгэл даггүй юм бэ. Тэгэл даггүй юм бэ гэл ингээд. Тэгээд тэнгүүтээ drag race гэдэг тэмцээн зохион байгуулалтын хоёлаа. 3 удаагийн тим юутай гэл те. Тэгэл ингээд
би одоо яг зүгээр ингээд за гэл нөгөө хөөрцөн үнчэндээ би ч одоо юу гэдэг нөгөө нэг яг ингээд нөгөө тийм гоё санаанд амар дуртай байгаа ч гэсэндээ нөгөө яаж хийх үү гэдэг нөгөө аргаа олохгүй те. Тэгээд эренгүүд Света яг ингээд оройн ингээд эренгүүд за одоо тэдэн хүн ингээд хамруулад ингээд ингээд тэгээд ийм шүүгчээр ингээд суугаад тийм үзүүлбэр гээд тэгээд ингээд байгаад тэгэд яг чиний онгот яг хизээ орж ирд юм бэ? Үүрээр. Өглөө өөрөөрөө. Өөрөөр л ер нь яг тэгэл яг ингээгээл тэгэхээр яг гинтл орж ирж шүү. Хав гэлөө. Тэгэл одоо хоёулын хийжсэн тэр драгрээс яг түн шиг эднэр чинь тэгэл 3-7 хоногийг авдаг бүтэн нэг сарыг тий бүтэн нэг сарыг ингээ авчдаг. Тийм яг бүтэн нэг сарыг авдаг юм байна шүү. 3-7 хоног явна хамгийн сүүлийн 7 хоног дээрээ юу яа? Нийцэн after party тий. Тэгээ тэр чинь ингээл ер нь ингээл өглөө ч өдөр ирээл ингээл бэлтгэл ажил гэл ингээд элдэ анзаа болоод ингээл хүмүүс чинь ингээл тойрол эргэлдээл ингээл баахан юм ингээл болонгууд нөгөөдхөө ингээл оройн нэрэнгүүт яг нөгөө хүмүүс бас тий ингээл ирээл ингээд сунгууд яаж нөгөө нэг юм гоё юу байх вэ гэл тий. Бид хоёрын нөгөө хамгийн анхны нөгөө нэг зохион байгуулсан Drag Race дээр Drag King төрүүлээд тий. Үнэхээр одоо юу гэх юм бүр гэл ингээд бүр үнэхээр алсан. Тэгээд тэр юу бол үнэхээр гоё яасан. Хоёр дахь дээр чинь Drag Queen. Хоёр дахь дээр Drag Queen төрүүлээд тэгээ ингээд үнэхээр одоо юу гэдэг нь хоёр дахь дээр за яг түр шиг бол үнэхээр тэр бол бүр аим. Яа энэ хүмүүс яаж тийм амар авьяас та яаж тийм гоё байдгийг те. Тэгээ одоо жишээ нь яг түн шиг нөгөө нэг юунууд файнал дээр байгаа шүү дээ хамгийн сүүлийн шат. Яа юу вэ? Шүүхэд бол маш бэрх. Шүүхэд бол бэрх. Яа тэгэхээр өмнө Аминаас Drag Race болсон. За хоёулыг 2 болсон. Тэгээ энэ 3 рейсийн дунд одоо өрсөлдөжсэн хүүхдүүд бүгдөө яг түн шиг дээр орж ирсэн болохоор ерөнхийдөө шүүхэд бол маш хэцүү байсан. Амар өрсөлдөөндөө тий. Маш хэцүү байсан. Бүгд дүрээ олцсон. Тэр яг тэр үеэр ингээд яг түн шигэн тэр нэг тайзны үеэр тэр гэрэлтүүлэг энтри одоо тэр нөгөө мэдрэмж нь надад айгүй тийм таалагддаг. Да ялангуяа одоо манай Азуригийн тэр ховны характер ямар гоё юм бэ те ингээд тэрэнд орохын тулд ингээ үсээ хусаад те өөрөө яг тэрэндээ ингээ зориулаад ингээ тайзан дээр үнэхээр яг ингээд нэг юм үжээ ингээд нэг мардын жүжигчэн төрийн сойрхолт шиг те үнэхээр гоё ингээ тийм нэг юм юу гэдэг одоо тэр бол надад бол ерөөсөө ингээ сэтгэлд хоногшоод ингээ үлдсэн те гэдэг гүгүүд хөө гэдэг гирэнгүүд Азурын нүдэнд харагдаад ингээ нэг юм хөөх нэг юм тэр мэрэг овшээ үнэхээр гайхалтай. Тэр бол бүр ингээд яагаад тийм гоё идэх юм бэ? Би ерөөсө төсөөлөг байхгүй. Би ч одоо хоёулаа чинь бэлтгэл ажил юм нэг нь оролцох ёсгүй шүү дээ. Угаасаа шүүгчд учраас ямар нэг юм юу ч оролцох ёсгүй. Тэр хүмүүс зөвхөн тайзан дээр л бид нарт харагдах ёстой болох шаардлагатай. Юу байгаад бидэрт хамаагүй те. Тэгэл тэгэнгүүтээ яг энэ дээр л ингээд үнэхээр тийм чамин тансаг тийм урлаглаг одоо урлагийг өөрөө ингээд нөгөө эзэмдээд авчихсан гэх мэтчлэнгийн те ийм л гоё дурсамжтай би эндээс бол одоо ингээд яг хоёулаа бид хоёрын юу гарч ирж байна. Энэ хүүхдүүдээс хүсээдсэн тэр дотоод хүнээ гаргаж ирэх те яг дотоод хүнийг бид нар гаргаж ирсэн болохоор тэр маш гоё харагдсан. Тэ ер нь тийш шүү ер нь те дотоод хүнээ гаргаж ирсэн. Тэгээ тэгэнгүүт одоо жишээ нь за чи яг түн шигээр яг юу олмаар байгаа юм? Тийм. Тэ? Яг юу үзүүлэх юм? Ямар баяр баясгалантай байх юм? Чи яг юу үзүүлэл өөртөө кайфтай байх юм? Дугтаа байх юм гэд тэ. А гэхдээ мэдээж бас нэг өөртөө зохихгүй нэг гачи яаж ажижсэн юм авчраа тавьчвал эрийг чи бас үгүй өөрчлөх юм байна да. Байх уу? Нэг жижиг битэж би адил болно гэж ирчүүл шал тэнэг л эцтэй юм болоо. Ариггүй нэг юу ч Ариггүй адил боллоо. Яна миний дөрч том шүү том. Би юу н ямар ч тийм бодлогүй явжсан аахгүй юу. Тэгэл би чамаас мессеж ирэхээр нэрээ why not те яад хийж болдгүй ингээл ингэж бодсон. Тэгээ тэгэнгүүт яг тэрийг яг яагаад хий гэж бодсон юу н.
Тэр чинь бол одоо ингээл бид нар чинь зэрэгтэл нь бэлэн болцсон, тайз нь бэлэн болцсон, хүүхдүүд нь бэлэн байна. Тэгэхээр биднэрт одоо хүч хэрэгтэй байсан. Олуулаа тэгээд нөгөө оломгүй далаа гэдэг шиг. Олон гаргаж ирэхин тулд заавал нэг юм тэмцээн зохион байгуулах хэрэгтэй болсон. Тэгээ бид хоёрын зохиосон тэмцээнүүдээс хүртэл одоо гарч ирсэн хүмүүс их зөндөө байна. Одоо нүүрийн игнэнд байгаа манай хүүхдүүд ч байна. Охтууд байна. Тэгээ ер нь бол юу гэхээр нэг альва нэг зүйлээр дамжуулаад чанарыг шигшиж авах нь ер нь чухал л да. Гэхдээ ерөнхийдөө тэр чанар маань харин цаашаа хэр үргэлжлэх бол гэдэг чинь одоо тэр хувь хүний өөрийн асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр энэ өмнөхдөр би хэлсэн шүү дээ. Хүүхдүүдийг зоригтой болгох хэцүү байна гэдээсэн. Тэгсэн одоо бол тэр хэцүү биш юм байна. Яа тэгэхээр өөртөө хүсээгүй ч тэр зорилго нь дотор нь суудсан баг. Тэрэн дээр бол 100% итгэлтэй. Гэхдээ одоо тэгэл заримдаа ч юм уу ингээл харахаар ер нь нэг хүн нэг өөрөө нэг юм ажиллаа дурлаж хийх ч айгүй чухал шүү дээ. Дурлаж хийх, хайрлаж хийх, альва нэг зүйл дээр ингээд тактиктай хандах, тэ иймэрхүү зүйлтэй байхгүй бол ер нь бол тэр ажил ер нь айгүй юм ингээд нурчдаг, хончдаг, тэ нэг юм байшингаар яах юм бол одоо суур муутай байшин бол ингээд ганцхан өдрийн дотор нураад очиждаг тий. Суур сайтаа бол хэдэн баалын газар хөдлөлтөнд ч гэсэндээ ингээд гайхалтай нөгөө нэг юм тогтоод байгаад байдаг тий. Гэтэ бид нар яг одоо юу гэдгийг барилга барихтаа суурнаас нь эхэлж гэнэ үү альсгүй тааснаас нь эхэлж гэнэ үү гэдгээ бас бодолцох шаардлага байна уугүй юу? Үгүй ээ бид нар бол яг суурнаас нь хундаанаас нь эхэлсэн болохоор тэрэн дээр бол өстой санаа зовхгүй шүү. Маш их баярлалаа. Хундаан бол маш яг нэг болохгүй. Тэгье хоёлаа хэрэлдчих гээл биш. Дээрээс доороос гэдэг. Энэ мөсөн шажганаад ах энэ ерөөсөө баам нөгөө чимээ мэмээгүй газар нөгөө нэг чимээтэй газар уусраагаад энийг чи анзаараагүй. Тэгээ чимээгүй газар ингээ яасан чи энэ ингээ хавтаа. Гоё л шүү дээ. Халууцаад. Халууцаад байна. Таг үстэй даралт марлах нэгсэг үстэй. Хөөш аригон тэр нөгөө нэг даралтны юм аваад өгөхгүй бол энэ гайгүй. Игч би гайгүй л үү. Манай игч гайгүй. Жохоо ингээ эм шиг ингээ жааж байгаа ингээ. Шууд хаахаа. Яа. Драг урлагийг ер нь одоо угаасаа л ерөнхийдөө үнд суурь нь ингээ бий болчлоо. Тэ ер нь ингээд маш сайн ингээ тавигдаад ирчлээ. Тэгээ ер нь драгийг одоо цаашдаа яг ямар байгаасаа гэж бодож байна. Тэгээ хөгжил маань өөрөө яг ингээд цаашаа юу гэж ингээд өөрийн зүгээс ер нь харж байна эсвэл та хонгор юм. Драг бол нийгэмд бол заавал байх ёстой чимэг. Тийм учраас энд бол айхтар хөгжил гэхээс илүүтэйгээр бид тасалдахгүй энийг үргэлжлүүлж явах нь л чухал. Тэгээ ер нь за одоо ингээл харахаар юу гэдгийг драг урлаг бол өөрөө айгуух тийм нөгөө маш их өртөг өндөртэй. Тэ өртөг өндөртэй одоо миний хувьд бол маш өртөг өндөртэй байгаад байдаг тий. Энэ өртөг зардлыг ер нь бууруулах боломж байдаг болов уу? Байхгүй. Энэ зардлыг бол бууруулах юу бол байхгүй шүү дээ. Ямар ч боломж байхгүй зүйл. Магадгүй бид нэр өөрсдөө бүх зүйлийг хийдэг болсон цагт буур. Гэтэ тийм шаардлага байхгүй. Энгээр байсан дээр. Яг тэр энэ драгч нь бол маш олон хүмүүст онгод өгдөг. Эндээс тэр хүмүүс сэтэл авдаг, сэдв авдаг, өгөгдөл авдаг. Тийм болохоор энэ буурах гэсэн. Хэтрүүлийн туйлаараа л байх гэсэн. Гэхдээ одоо тэгэл бас хэцүү юм аа заримдаа юу хагаал одоо нөгөө юу гэдгийг бүх ингээл юмнууд маань ингээл одоо манай эдийн засаг масагч бас байхгүй байгаа шүү дээ айгу хэцүү байгаа те тэгэл ингэнгүүт тэрийгэ дагаад манай юмнуудаас өсөд ахарс айгу үсээ нэг 2 жилийн өмнө 80,000-аар авдаг байсан бол одоо 200 250 300 гэл ингээд үсээ авцсан те амар үнэтэй болол ингээд авцсан тэгэхээр бас жоох хэцүү шүү хэцүүгүй зүйл алгүй бид нэр оршихын тулд тэгэл байх л аав чадахгүйгээ орлуулна. Хүнд орлож үзсэн үү? Юу асуу? Хүү хайрлаж үзсэн үү?
Яа нэг хүү багаач тэгээд. Эмээн дурлаж утсан биз дээ гэдэг шиг. Галалцч байна уу гэж. Миний нэр галалцч. Чиний үерхэл дундуудаас аль нь айгуу гал байсан бэ? Үерхэл дунд гэж угаасаа нэг л хүнтэй уурчихсан. Амьдралдаа юу? Тийм. Яагаад? Юу яагаад гэж нэг л хүнтэй уурчихсан. Юу яриад байгаа юм бэ? Тийм үү? Никно. Түр рекламны пауз. Өнөөдрийн дугаарыг ивент гэсэн залуу сэрүүл мэнд төв төрийн бас байгууллагатай маш их баярлалаа. Та бүхэн залуу сэрүүл мэнд төв төрийн бас байгууллагатай холбоотой мэдээллийг доогуур хаягнуудаас хүлээн авна уу? Драг урлагийг хэн ч үзүүлж болно. Дуртай хэн нэг нь. Гэхдээ тэр чинь бас зорилго нь юу вэ гэдэгт бас айгүй сайн ойлгох хэрэгтэй. Тэ? Бид хоёрын зорилго бол тэ урлагаар дамжуулаад ялгарлан гадуурхалтыг бууруулах чиглэлийн ийм зорилготой анхандаа эхэлсэн. Гэвчиг тэр зорилго маань анханасаа яг тэр чигээрээ байсаар л байгаа. Миний бодлоор бол драгийг бол хинч одоо хинч байсан хийж болно гэдэг зүйлээр би жоохон үгүйсгдэг. Сүүлийн үед бол тийм бодолтой байсан. Яагаад тэгэхээр стритүүд бол яг хийн гэхдээ тэнд сүнс байхгүй. Сүнс нь бол яг энэ LGBT хүмүүс дээр яг тэр сүнс нь байдаг болохоор тэр хүмүүсийн яг товрон гаргаж ирнэ. Би бол тэгж боддог. Чи тэрэн дээр яг юу гэж? Миний хувьд бол юу гэхээр арай одоо юу гэдгийг нөгөө хүн болгоо энийг бол үзүүлж иж болно. Гэхдээ яг нөгөө нэг түрүүн хэлсэнчлэн нөгөө нэг юм зориг гэж байгаа те. Яг ямар зорилгоор яах гэж үзүүлж байгаа юм. Яг хинт зориулаад байгаа юм. Хиний төлөө юм. Юуны төлөө юм. Тэ хинтээ хамт байгаа юм. Тэ би одоо жишээ нь ингээд драг октодтойгоо ингээд цуг байхдаа амар жаргалтай байдаг шүү дээ. Тайзны ард очиод бүгдөө ус усаа өмсөөл ингээд нүур амаа янзалж байгаа. Тэ бие бинийгаа ингээд арчлаад яна энэ ингэсэн байж та айлаа хонгороо ийшээ харж та энэ ингэсэн далицсан байна. Одоо ингэдэй гэл тэгэхээр нөгөө бие биендээ нөгөө өгж байгаа одоо юу гэдгийг халамж хайр. Тэ энэ айгуу чухал агаад байгаа байхгүй юу. Тэ энэ халамж хайрын дундаас л одоо юу гэдгийг бид нар өөрөө өөрсдийнхээ нөгөө одоо юу гэдгийг олох. Тэ тэр тайзан дээр гараад ямар вайбтай байх. Энэ бүх юм маань өөрөө нөгөө нэг маш тийм бидрийг одоо юу гэдгийг нөгөө нэг мэрэгжлийн төвшөнд авчиад байгаа юм болов гэж ингээд боддог. Яг уу энэ тэнд ингээд нөгөө нэг урилга морилгаар ингээд тоглох уюудаас хүмүүс байна. Тэ гэхдээ эн чинь бас нөгөө ер нь ихэвчлэн ер нь бол би бол дандаа татгалцдаг. Яагаад ч юм. Яагаад тэгэхээр яагаад татгалзаж байгаа вэ гэхээр юу гэхээр би өөрийнхөө яг нөгөө нэг юм тухтай орчиндөө байгаад яг өөрийнхөө тав тухтай газараа ингээд хүмүүстэйгээ ингээд хамт байхад аюу тийм аз жаргалыг өөрөө мэдэрдэг байхгүй тий. Ганцхан одоо юу гэдэг өөрийгөө ерөөсөө нөгөө нэг хайж болохгүй тий. Өөрийгөө ерөөсөө хайж болохгүй. Хамгийн гол юм нь юу гэхээр яг өөртөө ингээд байгаа зүйлээ бусдаа хуваалцсан гэдэг гоё ч гэсэндээ хаана яаж хуваалцах вэ гэдэг чинь аюу тийм утга учиртай. Гэх юм уу. Тэгээ тийм учраас ер нь бол одоо юу гэдгийг чиний асуусан асуултанд ингээд хариулахад бол юу гэхээр хамгийн чухал зүйл нь юу гэхээр бидний одоо нөгөө зорилго айгуу чухал. Түүнээс бол одоо юу гэдгийг хүн болго үзүүлж болдоо хамаагүй. 10 жилийн урлагийн үзлээрч үзүүлжлээдэг, их сургуулийн дипломын ажилч гэж үзүүлжлээдэг, тэ? Энэ чинь нэг тодорхой хэмжээний нэг юм аудиенстай байгаа. Тэ хөгжилтэй байдлаараа байгаа. Гэхдээ бид нар юу вэ гэхээр тэр хүмүүсийн нөгөө стрессийг тайлаад айгүй сайхан вайбыг мэдрүүлээ тэр орой тэ үнэхээр гайхалтай юм үчиг өнгөрөхт нь л одоо дэмжлэг болдог гэж би боддоо штэ. Драг бол өөрөөрөө байхын маш том илэрхийлэл мөн. Би бол тэгж боддог. Яа тэгэхээр стритүүчиг эрэхтэй бол эрэхтэй, эмэгтэй бол эмэгтэй гэсэн байр суурин дээр байж болохгүй өөрөөрөө байх юм яг нэг том илэрхийлэл бол энэ мөн болчиход байгаа байхгүй. Тэр чи эрэхтэй ч болмоороо нэмэгтэй ч болмоороо ээчиг аав шиг одоо нөгөө нэг гэртээ юм гарч ир гэдэг шиг. Аюу томцорс им гэдэг шиг. Чи дэрийг шууд ойлгож байна. Гэхдээ ер нь бол яг
хүмүүс бас ингээл гайхаад байдаг л да. Би нэг ингээл влог хөтлөөл ингээл ирж мэрэл ингээл явсан чаа иччээ ямар сони юм бэ? Нэг болохоор эрэхтэй, нэг болохоор эмэгтэй болоо чи яг хинбэ гэл ингээд нөгөө чи яг хинбэ гэдэг асуултыг айгүйх асуудаг. Тэ? Би яг хинбэ гэх юм бол тайзан дээр гараад байна тий. Тайзнаас буугаад инга ийм л хоёр хүн байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр юу гэхээр байнга л одоо нөгөө нэг ингээл нөгөө юугаараа хувцастайгаа ингээд нэг хиймэл үсээ зүгэл ингээл бодуулцсан ингээл ерөөсө гоё ганганаар ингээл байж байгаа юм шиг бас хүмүүсээс төсөөлөд байдаг. Тэгээ тэр чинь бас нөгөө одоо юу гэдгийг заримдаа ч юм уу бас нөгөө нэг юм vibe мэдрэхээр бас яа за би өнөөдөр өнөө гэл тий. За би өнөөдөр гармааргүй байна гэл нэг нөгөө vibe-наас айгүйх шалтгаалаад идэг юм шиг санагддаг. Яг тэр өдрийн vibe ч юм уу тий. Тэгэл ялсгүй л яг ингээл нөгөө тайзны ард байхад яг энд ингээ бүжиглж байгаа хүмүүсийн vibe амар мэдрэгддэг тий. Яа бүр ингээл яг ингээл мэдрэгтэл ингээл тэгэл эрэнгүүт ингээл за өнөөдөр яг ингэнэ гэл тий. Тэгэл дагаал ингээл нөгөө хүмүүсийг дагаал хөөрөөл ингээл явчихвал хоёулаа ч бүр баргалж ийний хаваарч ингээл яваа тойрч бүжиглээл тий. Баахан бүжиглээл ингээл юу яажсан тохиолдолж байгаа заримдаа. Тэр чинь одоо ийм энгийн юм шиг хэрнээ маш том мэдрэмж байгаа даа. Маш том мэдрэмж. Мэдрэмжтэй байх тэр орой одоо юу гэдгийг ямар байхыг одоо ер нь тэр өдрийн одоо нөгөө мэс засалд ороход тухайн өдрийн аз штэ гэдэг шиг л тий. Тухайн өдөр болохгүй гэдэг шиг. Биш хойно өдөр. Тэгэл тэр шиг л нөгөө нэг юм юу л юм шиг байгаа. Тухайн өдрийнхаа одоо vibe-наас л айгүйх шалтгаалдаг тий. Тэгэл бид нарын бас одоо ингээд нөгөө юу үзүүлэх гэж юм, яах гэж юм тий. Одоо яг хиний дуун дээр гарах уу гэл тий. Тэг чи ер нь ингээд юу гэдгийг сая бид нар нөгөө өнгөрсөн Halloween-ыг бол тэр чигээр нөгөө Lady Gaga-гийн night байлахад ингээд үнэхээр бүгдөө Lady Gaga шиг л байсан. Тэгээд тэгэхэд ер нь яагаад ер нь гинт Lady Gaga-гийн night болгоё гэж шийдсэн. Манай Lady Gaga чинь LGBT хүмүүсийн маш том төлөөлөл. Тэг өөрөө bisexual гиснээс би Gaga-гийн хувцас өмсмөр. Яах гэдэг. Юу хараад ам нэр одоо юу? За тэгвэл өмсөе доо. Бамба. Газ 2 минутын дотор би тэр хувцас сольж амжлаа. 2 минут болов сая. Минут л болоо эцтэй. Тийм би тий. Гол 30 секунд байх хэрэгтэй эцтэй. Жишээс 10 секундын шээс. Яа тэгээд Lady Gaga-гийн үдшээр бид нар айгуу тийм хот гоё байж чадсандаа айгуух баяртай байгаа тий. Хувцснууд нь супер тий. Хувцснууд нь бол тэгээд маш их итгээд хэний ч санаанд оромгүй төсөөлөөгүй тийм хувцснуудыг гаргадаг болохоор хувцснуудын өмсөй гэж хийцэн, дуунуудын сонгоё гэж утсан. Тэгээ дуунууд ялангуяа одоо юу гэдгийг нөгөө нэг юм Lady Gaga-гийн эргэн эрэлт чинь Abracadabra-гаар одоо тий буцаж эргэж ирсэн байгаа. Тэгээд тэрнээс гадна манай одоо drag show-ны одоо Halloween-ы гол одоо дуу бол Abracadabra байсан тий. Тэгээд тэрэн дээр бол манайхан бол үнэхээр бөөндөө ингээд гараад үзүүлбэр үзүүлж байгаа нь бол үнэхээр гоё сүртэй бол харагдчихсан. Миний хувьд нөгөө хөтлөгчийн хувьд тий яг энэ хувцастайгаа ингээд байсны хувьд бол үнэхээр одоо яг тийм дунд нь ороод ингэчмээр санагдчихсан. Даач би нөгөө бүжгэлж чаддаггүй. Айгу бүжгэлж чаддаггүй болохоор айгу хэцүүтэй худлаа л тэд ингэхээс өөр ингээд арга байхгүй ч гэдэг юм уу тий. Хүш анхны тэр нөгөө үзүүлбэрийн хувьд ямар байсан бэ? Анхны үзүүлбэр үзүүлэхэд одоо тий ямар одоо юм хиний миний юу тий. Анхны үзүүлбэр гэж ирж байгаа 8 хүмүүстэй юу? Тэрэн дээр ч бааларсан шүү дээ. Тэгэл нөгөө зураг ингээл уурах гэсэн чинь 2 хүмүүсэнд байхгүй болсон. Тэгэл 8 хүмүүстэй. Тэгэхээр тэр бэлдэж явах үе шигээ яг тайлбарлаж нэг ч бэлдээгүй гарсан шүү дээ. А тийм үү? Тий, нэг ч бэлдээгүй. Тэгээ тэр өдрөө бүх юмнуудаа хийж гарсан баг. Тийм үү? Нэг ч бэлдээгүй гарсан. Ингээд бид нарын одоо өнгөрсөн одоо удаагийн ингээд зохион байгуулж байсан үйл ажиллагаанууд да ялангуяа бид нар бол Монголын одоо бүхэл дэваг одоо энэ тайзнаа ойрч авчирч дуулуулж чадсан гэ. Тэгээ тийм учраас тэрнгээр бас айгүй ингээд бахархалтай байдаг. Үгүй нөгөө наран хичиг анх авчрах гал
дугаар нь олддггүй. Тэгэхээр хинээс ариунагаас дугаарыг аваад ариунаас манай ариунаа чинь нөгөө юу яг түнсгийн нөгөө хувцснуудыг хийдэг болохоор тэрний ард талаараа гээл дугаарыг нь болол би нөгөө ярьлаа. Нараа хичрүү тэгсэн чинь байна уу гээл. Нөө сайн байна уу хаа нараа хичтэй яриулцаач гэтгсэн чинь их чинь хоол идчихсэн жоохон байж байгаа залдаг. Иргүүдээ гэж бодоод тайсан шүү дээ тэр дээр одоо. Тэгээ буцаа залгасан уу? Залгасан. За. Тэгээ залгаад манайх нэг ийм баар байдаг юм аа, тийм драг мраг ийм шоу болд юм бол бүх юмнуудаа хэлжсэн. Тэгтээ маш гоё уриалга хүлээж авсан. Тэгээ ирсэн. Манай ч одоо 2 удаа ирсэн. Тэш тий нэрээ тийм 2 удаа ирсэн. Та нөгөө дэндүү сайхан залуу насаа дуулаараа гэдгсэн чинь 2 дахь ирэлтэн дээр за ингээд үлэмжээгийнхэн дуртай дөхөнлөөл шүвтэн дөхөнлөөл. Тэр дууных нь түүх нь болохоор аав ээжигээ хайрлаарай, буруу явахгүй шүү, зөв явах ёстой шүү. Аав ээжийнхээ ачиг хариулаарай гэсэн нэг тийм утгатай дуу юм байлээ шүү дээ. Нөгөө буянтай буруулаа ээжигээ. Тэг өөрийнх нь дуу юм гэж шүү дээ. Өөр хийсэн юм уу? Тий, өөрөө зогсон. Ямар гоё юм. Би ерөөсөө мэдээгүй шүү дээ. Тэр би нөгөө voice дээр дуулжсэн шүү дээ. Нэг хөөхөд дуулжсэн. Тэрийг би сонсчлоо. Ямар хөөрхөн гоё дуу вэ гэж нөгөө юу яажсан аахгүй үзээ сонсчихсан юм. Би бол тэр чинь бүр багасаа сонсдог гэсэн. Чи тийм жоох юм уу гүцтэй. Өөрөө ихлээд байгаа. Би тэр нөгөө хамгийн эхний нөгөө Welcome to my heart гэдэг тий. Тэр чинь бүр сүүлийн үеийнхэн дуу шүү. Чи хийдтэй. Би 20-т. Йоо, тэгээд Welcome to my heart гэдэг дунд нь айгуух яажсан. Тэгээд би анхны нөгөө бас тэр дууг ингээл яагаад сонсоол ингээл цас ороход тэр дуу айгуу тийм нөгөө санаанд ордог. Сайхан ба цас орлоо шүү дээ. Өчтөр уржигдэрч байна айгуу юм юу гэдэг лээ нөгөө их хэмжээний цасыг юу гэдэг хурд тундс. Юу солиороо та. Юу лээ? Их хэмжээний цасыг юу гэдэг болоо? Их цас л орохгүй юу? Үгүй тэр чинь юм арай өөр хэлдэг үсттэй. Хурд тундс ихтэй байна тэгвэл. Хурд тундс ихтэй тэр чинь бороо биш үү? За мэдгүй ямар ч айгүй их цас ороод үрээр тэгээ би гэрлүүгээ алхаж явах замдаа яг тэр дууг айгүйх ботсоо. Ягаад ч юм те ингээд их гоё ингээд. Тэгээ миний хацар дээр том цаснууд ирээд унах тэр явдалд би үнэхээр их баяртай байсан. Тэгээд тэр нөгөө нэг энэ цасны дунд орохоор л тэр дуу айгүйх санаанд ордог. Дуучин Сарантаяа гэвэл хамгийн түрүүнд чамд бодогддог зүйл яг юу вэ? Хамгийн түрүүнд бодогддог зүйл дуунууд л бодогдож шүү дээ. Үгүй ямар дуу харин? Бүх дуу. Би бол бүх дуу. Үгүй хамгийн ихний дуу. Бороо. Юу гэдэг лээ? Бора намрын бора юу лээ? Юу солиороо там бэ нэг зүгээр солиор хүмүүрээр солиороо. Үгүй сараа их хэрвээ сараа их ингээл хамгийн түрүүнд ингээл надад ингээл бодогдсон шүү дээ. Тэгэл ингээл дуучин Сарантаяа гээл тийм хийм бэ. Тэр дээр ойлыг автоматар тайзнаар драг хийгээ. Яг тэр бол үнэхээр гоё нөгөө нэг юу шүү дээ. Леженд те. Ариуна гэвэл ямар дуу бодогддог вэ? Үтгэл анхны яар. Надад утасны дуугаар. Сэрчмаа. Манай аргуу ч хаягдчихаар Сэрчмаагийн дуу сонсон. Ямар дуу сонсдээ? Ямар дуу нэлээ? Би явлаа баяртай гэнэ. Ямар дууг нэлээ? Гойнэж байхтай. Сэтгэл буруугүй. Тэр нь яаж эхэлдэг? Гойнэж байхтай миний сэтгэл үнээс үнэ. Миний хайр. Тийм. Өөр хэнийг дуучин үгүй хэнийг дуучин гэх үг энэ. Ямар дуучин одоо бодд юм бол ер нь чи. Одоо үүд Монголын одоо урлагийн салбарын тий ялангуяа нэг юм дууны урлагийн салбарын хүмүүсээс яг одоо үүд юм бид нар одоо тий яг ингээд Монголдоо ингээд тий надад бол харангийн лавга ах л. Лавга ахыг л аваад ирч болохгүй. Үгүй тэгээд яг ямар дуунд дуртай энэ чи? Бас бүх дуунд нь тийм үү.
Би талаа одоо ингээд тэрийг нь боли энийг нь сонсохгүй гэсэн ямар ч доо байхгүй. Харангийн лавгадар байна, сараагчтай. Сараагч хүртэл бүр сүлд хийлсэн шүү дээ. Та нарт ийм гадуурхах тийм ийм юмнууд их байдгийн байна. Их ч нь бол хизээл заавал ирж гинэ гэд бүр амлсан. Хизээд ингээд та хүрээд ирээч гэхэд бол заавал ирдэг. Маш гоё урайланхан хүлээж авдаг. Маш гоё. Гэхдээ ер нь хүний хувьд ч гэсэндээ айгүй гоё. Заавал тэгээ бүр нэгээс хоёр дуу илүү дуулж өгдөг. Тий. Гэхдээ хүний хувьд ч гэсэн айгүй гоё тийм хариуцлагатай. Тий ингээд орж ирээл ингээд яриад ингээд бүхэл бүтэнтэй 100-ны манлаа топ дууч ингээд бид нартай ярьцсан тий. Ингээд юм яриад тайзны ард ингээд юм яриад гарах хоорондоо ингээд за өстө өнөөдөр өстө нэрэ мондог байлаа шүү. Хөхтөдөө ингээд нэг юм том ихч ирээд нэг юм цэгцлээ явж байгаа юм шиг ингээд надад тийм энерги айгүй тэгж таалагддаг. Тэгээд бас нөгөө манай аронагч маань байна тий. Аронагч маань бол үнэхээр хей гэж ингээд орж ирээд ингээд амар гал. Тий. Аронагч бол за миний дунд сайн уу? Юу байна? Гэж ингээд өнөөдөр яасан өөрхөн болцсон гоё болцсон байж. Урд нь муухай байсан юм шиг үү? Жист амар хөөрхөн харагдчихэв. Тэгээд тэгж мэгээд нэг ийм одоо юу гэдгийг нөгөө хүнтэй харьцаа сурцсан тий. Гэтэ иржсэн одоо юу гэх сараагч бол маш хариуцлагатай. Саунд инженертэйг ярьдаг. Хөгжин болохгүй байсан саунд инженер нь бүгднгийн ингээ янзлаад өгдөг. Маш гоё дууралттай болцдог. Ариунагч болохоор ийм айгуу гоё нийтч. Маргааш өглөө нь өөрөө ингээ мессеж хийдэг шүү. Гिचэн өчгтөр ямар байсан бэ? Аим гоё байсан уу? Танаахан яаж хүлээж авч ийн, яаж хийж ин ариунагч. Тэгэхээр тэр чин нөгөө нэг зогсолтгүй яргэх нөгөө feedback те дараад нь яаж нөгөө нэг одоо үзүүлбэрөө сайжруулах уу үзүүлбэр гэж солиорч байна. Бараг драг. Дараад нь яаж нөгөө тайзан дээр байхаа те оршихугаа одоо нөгөө нэг сайжруулах явц ч гэдэг юм уу те ингээл бодоол ингээл лсэн ч гэсэн нэрэ үнэхээр гайхалтай уран бүтээлчд те нэг тайзнаа гараад энэ одоо тайзыг одоо хүндэтгэх те. За тэгээ мөн бас нөгөө бид юун дээр Starfish-ийнх нь бас ирж байгаа те. Starfish-ийнх нь ирэхэд бол тэр дууралт тэр бүх юм бол үнэхээр гайхалтай гоё яж чадсан. Тэр шинэхэн цомгийнхаа дуунуудаас дуулж ирсэн. За мөн бүр хамгийн алдартай дуулах ягаан гараг дуугаа дуулахад те бүр ингээд энэнгээр одоо юу олвоо те. Бүр ингээд заал ингээд тэр чигээрээ лесбиарал явсан те. Октод нэг хөөрхөн чарагдаа. Бэлэж. Ямар амар. Тийм стрикт болсон юм шиг мэдрэмж аваа. Үгүй тийм байна. Тэгэл ингэнгүүт нөгөө нэг юм тухайн нөгөө нэг ирж байгаа хүмүүсийн те. Starfish ч анхны одоо манай юм дээр чин тайзан дээр чин нөгөө нэг амьдаар бүр анхны амьд хөгжмийн хамтлаг болсон шүү дээ. Урж ирээд. Тэгэл ирээл яхад те таа гээл те тэр ихлэл мэхлэл бол ихэр гайхалтай. Тэгээ ер нь тэгээд бас хин зонко эдэр ирээл бас те тайз юм өнгөтэй байна. Гэл ингэж хэлж бэлэхээр бас те бид нар ч тийм өнгөтэй байх хэрэгтэй. Яг л ийм өнгөтэй байх хэрэгтэй ингэдэм байх гэл нөгөө юм хариуцлагатайгаар те өөстүүдээ яг тайзан дээр ямар шууд жобор хүүхч явуулаад гэрлнүүдийн авчирч ирээл ороогоол. Тэгэл ерөөсөө бүр тайзан бэлэн болоо те. Тэгэл оройн яа гэл тэр гоёсан. Тэр яста гоё. Бүр үнэхээр гайхалтай. Starfish-ийг чинь би чинь бас нөгөө нэг ингээд яг ингээд тоглолтыг нь бас яг ойрноос ерөөсөө нөгөө үзэж байгааг байхгүй юу. Playtime дээр бид нэр бонд очоод нөгөө урт нь очоод ингээд л үзэл ингээд яаж ясаа. Түүнээс бол яг бүр яг ингээд нэг тайзан майзан дээр гарцсан байна гэж ерөөсөө бодоагүй байхгүй юу. Тэгэл тэд нэр ирээл ингээд амар хөөрхөн тэр нөгөө залуучууд нь бас те ингээл ирээл юм хөгжмөө сорилуулаад эхлээл зүгээрсэн нэрэ пам гэл ингээл 30-40 минут болов яава болов те тэгээ сараагч юу бас те сараагч тэр рандом хамтлагтайгаа яваа тэр одоо бурхан минь те зүгээр би нэг тийм л юм ойлгосон яг л одоо тэр нөгөө нэг юм моменттой аж аргалтай байхыг л айгу зориорой баг захиас хийж өгöd юм. Тий, яг л нэг тийм байгаа байдалтай тий нэг юм аз жаргалтай байгаа юм тий. Чи юу наад жаргалыг юунаас мэдэрдэг вэ? Бүх юмнаас. Юунаас? Хамгийн түрүүд.
Зааварсан. Зааварсан ингээд зовоод. Үгүй л дээ зүгээр тийм байх тий. Яста гоё газраас мэдэрдэг юм байна. Тэгээ ер нь бол би зүгээр ингээд ярихад бол хүмүүс өөрсдөө юунд ярьж байгаа утга учраа айгүй сайн мэдчих юм бол тэрнээсээ айгүй аз жаргал сайн сайхан зүйлийг олоод авчдаг байхаа л гэж бодож байна. Хүн болгон л одоо юу гэдгийг шүүмжлэх сэтгэлгүйгээр хандаж болно тий. Альск бол одоо юу гэдгийг үгүйсгэж болно. Гэхдээ чамайг шүүмжлэлээ үгүйсгэлээ гэд тэр хүмүүс одоо юу гэдгийг байхгүй болно гэсэн асуудал ерөөсөө биш. Яагаад тэгэхээр бид нар энэ одоо хорвогийн аль нэгэн оршихуйг эзэлж байгаа л хүмүүс учраас айгүй сайн ойлгоцоогоод ингээд хамтран амьдрах нь зөв юм а гэж би бас боддгийн. Оо энэ титэм үгнэстэй амар болсон. Би гэхдээ ингээд яагаад ч юм ингээд бодож байгаагаар Света ингэж боддог байхгүй юу? Хүмүүс одоо жишээ би юунийгаа л ингээд нөгөө одоо нэг нэгэндээ төвөг утгахгүйгээр тий яг өөрийнхөө оршихуудаа яг өөрийнхаараа амьдрах юм бол илүү гоё олон ахаа гэж би боддог. Тийм учраас ингээд манай драг урлаг маань улам илүү хөгжих болтугай гэж одоо өрөөмөр байна. Тэгээд энэ хөгжил дээр ч гэсэндээ ингээд өмнөд тулд манай Black W60 манаас оролцуулж байгаа хувь нэмэр бас маш их байдаг тий. Хэрвээ та гэртээ 3 дахь өдөр 5 дахь хагас сайд өдч байвал манайхаар нэг ороод гараарай. Яа, эцэг туссан доо. Тэ. За ингээд тусдаг. Хөөе, чи нэг юм апрозм май гэм хэлээч. Тэ би ч одоо юу гоё ярих вэ? Би чээсээ баазаа хэлчихэж байгаа юм. За ингээд өнөөдрийн та бүхнийгаа одоо жил гарангийн турш хүлээлгдсэн алдарт одоо дүрст нэвтрүүлэг маань үүгээр дуусчихна. Үнэхээр гайхалтай яриаг надтай халуун дотноор өрнүүлсэн миний одоо драг урлагийн алтан партнер найз маань болох Света маань одоо анх удаа зочноор өргөдөн Оросын явдалд үнэхээр баяртай байна. Тэгээд Светадаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Түр рекламны пауз. Өнөөдрийн дугаарыг ивент гэсэн залуус эрүүл мэндийн төв төрийн бас байгууллагатай маш их баярлалаа. Та бүхэн залуус эрүүл мэндийн төв төрийн бас байгууллагатай холбоотой мэдээллийг доогуур хаягнуудаас хүлээн авна уу? Сайн дурын зөвлөгөө шинжилгээнд үнэгүй хамрагдаарай. Хэдэхэвэгийн сайн дурын зөвлөгөө би тэр хэлэх юм уу хэлэхгүй юм уу? Хэлээч. За. Сайн дурын зөвлөгөө шинжилгээнд үнэгүй хамрагдаарай. Айстаасто. Яа, болоо надад уусаа рекланы санал орж ирдэг юм уу? Энийг заавал оруулаад заяа. Яг энийг оруулах гэж заяа.